төсөө хүрээ мөрөө гэдэг юм чи одоо ийм товчхондоо би хэлчихье. Улсын хурал дээр ингээд төсөө хүрээний мэдэгдэл тэгээд тэр дараа жилийн төсвийн төсөөлгөө юмнууд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэнийг бид нэх удаан ярьж байгаа 3-4 удаа ярьж байна. Гэхдээ ярьж байгаа нь бол өнөөдрийн хувьд бол буруу байгаа. Яагаад тэгэхээр өөрөө чиглэлээд байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар хуулийг одоо хөв хэмжээгээ бууруулна гэдэг өмнө хууль баталчихад үйлчлэх хугацаанд болоод ирсэн чинь за одоо энэ юм болохгүй юм байна. Энийг одоо хуучнаар нь явъя гэдэг. Ингээ явж байгаа. Тэгэхээр энэ манайх нэг юм л ус олчод байгаа үстэй. Нэг баах юм яриад 100 мянган хүний гар усыг зөвлөлүүлээд одоо алаад өгнө буулгаад өгнө гэснэ. Жаахан явж ирсэн. Энэ болоогүй байна. Одоо буулгахаа байна. Одоо энэ надаас биш ирэх хэрэгчдээс л асуу. Би энэ хурал мурал дээр үгүй хангалттай хэлээд байгаа үстэй. Тийм ээ. Улсын хурлын тогтоолд хэрэгжихгүй байх асуудал. Одоо ингээд загсны өсөлмжтэй байж болох юм. Улсын хурал нь ингээд нэгдсэн өрсөлдөөн алтан дотрыг багасгах зөвөө гэдээ баталчдаг. Эсвэл нэг хин нэг улс төрчдөд зориулж засгийн газрын ажиллаад байдаг юм. Гэхдээ тэр хэн загсан толгойтой болчиход байгааг л та нар болохгүй юу? Би л өөрийнхөө толгойтой байгаа. Харин хин юм шийдвэр гаргаж байгаа хүмүүс. Одоо өөрөөр хэлбэл засагч нь өөрөө өмнө нь хүмүүсийн саналыг аваад за энийгээ бууруулах хуулийг баталчихъя үстэй. Одоо өнөөдөр одоо болохгүй байна энийг хэвээр нь явъя гэдэг тэр юм хэн оруулж ирсэн. Их хурл оруулаагүй. Тэгэхээр засгийн газрынхнаас та нар засгийн газрынхны толгойн шоуун болцсон юм уу, загсан толгойтой болцсон юм уу санах байгууламж нэгдсэн. Ер нь энэ ард түмний хэмжээгээр би одоо нэг юм дээр огт санал дийлэхгүй байгаа шүү дээ. Та нарын наад оруулж ирээд байгаа олон 100 хуудастай цаас мас илдвэ юм чинь яг ард түмний амьдрал ахуй дээр яаж ш тусах юм. Гэхдээ овоо нэг хэдэн хүү багсах юм бол нөөтэй гэсэн чинь дахиад гэр оруулаад ирэхээр ард түмний хэмжээгээр дарамт нь хэвээр үлднэ л гэсэн үг. Тэгээд төсвийн өрөөний мэдээллийг хурал баталчихсан. Ер нь та засгийн газар ертөнцийн хоньнуудын төсвөө хэрхэн төсөөлж оруулж ирсэн гэж харж байгаа. Манай гişүүд дөрөв удаа хэлцээд ер нь ихэнх нь бол энэ буруу хууль орж ирээд байна. Ер нь одоо наадах буруу хууль орж ирээд гэдэг нэг гэсэн. Төсөв хүрээний үйлдвэрлэлийг нэг баталчихдаг байхгүй. 40 хэдэн сарын дараа дахиад нөгөөдхөө өөрчилж. Тэгээд ингээд бүтэн 4 удаа хэлцэж нэг тоо баталчихад хэдэн сарын дараа наа чи болохоо биш гэд оруулж ирээд байвал ямар хэрэг байх юм. Тэгэхээр ийм хууль. Хоёр дахь нь 3 сарын дотор төсвийн тодтолыг оруулж болно гэдгийг батлуулах гэдэг байгаа. Тэгээ одоо баахан болж явж нэг юм баталдаг. Одоо 3 сарын дотор нөгөөхөө дахиад өөрчилчих боломж үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр л би бас ойлгох хэлж байгаа. Эдгээр маань эрүүл саруул юм уу ямар юм уу гэдэггүй. Өнөөдөр бас 2027 оны хөгжлийн төлөвлөгөөгөр батлах чинь тийм өнгөрсөн 5 дахь удаа батлах гэсэн боловч гишүүдийн олонх дэмжээгүй баг хүчээр шахуу саналууралт өчмгүй болгоцсон. Наадах чи одоо батлсан чи сатлсан шалгаагүй. Одоо ерөөсөө манайд нэг хариуцлагагүй юм бий болж шít. Их хурал дээр бол янз бүрийн цаас, янз бүрийн бодлого, янз бүрийн юм их баталж байна. Гэхдээ амьдрал дээрээ тэр нөгөөт долоон буудлын долж юмэг амьдрал дээр энэ цааснаас юу очно алдчих. Энэ алдчих ерөөс байхгүй. Тийм учраас та нар надад ийм хол микрофон барих биш. Энэ засгийн газар одоо ерөнхий сайд учрал болчихсон шүү дээ. Учрал одоо ерөнхий сайд болчоор ерөнхий сайд хүний ажил зовлонтой мэдчихэ. Тэгвэл би одоо ерөнхий сайд боллоо ийм асуудал дээр гол анхаарлаа хандуулнаа. Эсвэл одоо эн чинь шинэ бодлого явуулж чадахгүй л дээ. Яагаад гэвэл ардын намчин одоо 3 дахь ерөнхий сайдаас хайлаад явж шít. Тэгэхээр нэг хүний гарч ирээд их мундаг бодлого өөрчлөх нь юу юм? Ардын намын бодлогыг өөрчлөгдөх байх. Тэгвэл зарим ялангуяа энэ ард иргэд ах амьдрал дээр ийм хийчихнэ. Аж ахуйн нэгжүүд ингэ дэмжчихнэ гэдэг 2-3 өгүүлбэр хэлчихмээр л байгаа. Хэлэхгүй. Тэгэл нэг л их олон ажил хийх гэж байгаа. Одоо 27 оны төлөвлөгөө минь баталсангүй гэдэг. Тэрний чинь батлаа тэгээд ямар гих юм бэ гэж асууад байна.